Сайн байцгаана уу сонсогчдоо. Ном ярьж өгье подкастын шинэ дугаар эхэлж байна. Тэгээ өнөөдөр нэг өвөрмөц бөгөөд содон нөгөө талаар бол хятадын шинэ үеийн уран зохиолд жин дарах байсан. Маш том нөлөөтэй ийм зохиолчийг танилцуулах гэж байна л да. Баажин гэж зохиолч энэ хүн бол 1904 онд төрсөн. 2005 онд таал болсон юм байна. 101 наслжээ энэ хүн. Тэгээ энийг хүний одоо Баажин гэдэг нэр бол уран зохиолын нууц нэр юм байна. Ер нь. Жинхэнэ нэр нь бол Ли Яо Тан гэдэг. Ийм зохиолч юм байна. Энэ зохиолчийг бол ер нь хятадын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч одоо Лу Синтэй тий. Лу Синтэй бол дүүц хүч. Нэгд хоёрт гэвэл ер нь Лу Синтэй адилхан одоо тэ уран зохиолын шинэ үеийн уран зохиол шүү дээ. Шинэ үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг гэж өнөөдөр бол зүү ёсоор тооцдог. Ийм болсон юм байна. Тэгээ Баажин бол их өвөрмөц зохиолч байсан байна. Ер нь бол маш өргөн цар хүрээтэй юмыг хардаг. Их том одоо өөрийнх нь нөгөө үдсэн, харсан, дуулсан тэр одоо нөгөө боловсролын хэмжээ тийм ээ. Боловсрол их өндөртэй. Туулсан амьдрал маш баялаг тийм ээ. Нийгмийн гарлынхаа хувьд ч гэсэн энэ хүн бол өөрөө том скетэн язгуурт төрсөн учраас маш бага наснасаа өндөр боловсрол эзэмшсэн ийм зохиолч юм байна. Тэгээд энэ хүн бол ер нь бүр багасаа күнзийн сургаал барууны боловсрол хоёрыг одоо хосолж эзэмшсэн гэж байна. Тэгээд ер нь эдгээр залуудаа бол тийм одоо нөгөө анархист гэдэг чинь бол одоо юу гэдгийг чөлөөтэй дураараа ийм сэтгэгч гэсэн үг шүү дээ. Ер нь анархизм гэдэг чинь бол дур зоргоорол гэсэн үг шүү дээ. Ийм хүн байж. Тэгээд Парист очоод тэнд амьдарч ягаад сурч ягаад тэгээд ерөнхийдөө хөрөнгөтний нийгмийн хөшинг амьдрал гэдэг огтдсан амьдрал байна шүү дээ. Энэ амьдрал одоо юу гэдгийг тэр үнд тийм сонирхол татаагүй юм байна л да. Татааг юм шиг байна. Тэгээ энэ дундаа бол нөгөө тэр барууны ертөнцийг хараад тэндээс битсэн энэ бол сүрч байгаа ертөнц юм байна гэж бодсон юм шиг байна. Тэгээ сүрэл гэдэг нэртэй арман бичээд баг энэ залуу бол зүгээр л одоо яг нөгөө амьдрахын төлөө мөнгө олохын төлөө зовх шаардлага байгаагүй. тэргүүн том язгууртан гэр бүлээс гаралтай хөрөнгө мөнгө чиний сайтай боловсрал сайтай учраас тийм ээ. Тэгээ сүрэлгээд дармаа битсэн чи энэ нөрөөс уран зохиолын ертөнцид төсөөлшгүй их том амжилт авчирсан гэнэ л дээ. Тэгээд эх орондоо эргэж ирээд уран зохиолд бол шаргуу ороод төрөвж эхэлсэн байгаа юм. Тэгээд 1930-аас 40 оны хооронд бол одоо хятадын хамгийн нөлөө өвхий зохиолч гэж нэрлэгдэжсэн юм байгаа юм. Тэгээд тэр үедээ бол хамгийн алдартай арманых нэг гэр бүл гэдэг арман хэлэгдсэн. Тийм байдаг. Яг Баажин бол амьдралын бас их эдрээтэй замнал туулсан. Тэгтээ бол энэ хүн бол өөрөө тийм хатан одоо нугаршгүй. Тийм ээ. Тийм төмөр мэт гам болд мэт тийм хүн байжээ ер нь бол. Ягаад тэгэхээр соёлын хувьсгалын жилүүдэд ерөнхийдөө 1950 онд нөгөө барууны үзэлтэн хөрөнгөтөн үзэлтэн гэдгээр буруутгагдаад соёлын хувьсгалын жилүүдэд бол одоо нөгөө ерөнхийдөө буруутгагдаж эрүүдний шүүл гэж тийм ээ дарчилж исэн байна ер нь бол. Гэхдээ энэ хүний нөгөө яагаад тэр гам болд мэт тийм хугаршгүй нугаршгүй хүн байсан юм бэ гэдгийг одоо ярих гэдэг нь юу гэхээр энэ хүний амьдарч ирсэн түүхийг ингээ харахад хэдийгээр 1950-аад оноос хойш ерөнхийдөө голлох урамтдээс холдсон юм байна. 50-аад оноос хойш одоо тэр соёлын хувьсгал тэр буруутгагдж эхлээл тэгээд ерөнхийдөө уран зохиол бичгийн бол хойшлуулад төрд ерөнхийдөө уран зохиолоос холдоод гэхдээ уран зохиолыг соён одоо гэгэрүүлэх, түгээн дэлгэрүүлэх тийм ээ. Уран зохиолын үнэлэмжийг өсгөх, урлаг уран сайхны төлөө үлдсэн бүх насаа зориулсан. Тэгсэн. Ийм хүн юм байна лээ ер нь бол. За тэгээд өөр одоо ямар шинэ мэдээллүүд байна? Хэд зохиолоос нь сонсхийг гэж бодож байна. Түрүү та ярьсан суйрлээ. Суйрлаа 1929 онд бичсэн. Тэгээд хайрын гурамсан арман гэж 3 арман бичсэн. Тэр нь болохоор манан, борон, цахилгаан гэд. Ингэж бороо цахилгаан гэд. Тэгээд 38 онд энэ хавар гэж арманаа бичиж байсан байна. За 1949 онд Хятад улс тунхаглах үед нөгөө 10 сарын 1-ний арга хэмжээнд оролцож байсан. За сүүлд ардын уран зохиолч гэж цолыг 2003 онд олгож исэн байна. Тэрнээс гадна 1981 онд зохиолчдын нийгэмлэгийн дараагаар ажилласан. Соёлын хувьсгалын үед бол одоо хэлмэгдэж тэгээд 89 онд 81 онд цагаагдаж дараа нь ингэж зохиолчдын хорооныхоо дарга болоод тэгээд түрүү та ярьлаа шүү дээ. Залуу зохиолчдоо их дэмждэг
уран зохиол одоо хошууч нэг урсгал гэж нэг бүлэг зохиолчд байдаг. 80-аад онд, 70-аад онд тэр залуучуудаа дандаа дэмждэг. Тэгээд хятадд бас нэг уран зохиолын сэтгүүл байдаг. Ургац ч юм уу би орчуулахаар бол хураалт гэж орчуулахаар нэг сэтгүүл байдаг юм ургац гэж. Тэр ургац юм байна. Ургац тий. Тэгээд тэр сэтгүүлийг анх Баажин үүсгэн байгуулж явуулж исэн дараа нь 70-80-аад онд залуучууд дандаа энэ сэтгүүлд зохиолоо нийтлүүлж байж уран зохиолд хөл тавьдаг тийм нэг хүлээн зөвшөөрөгддөг тийм нэг урсгал явж исэн. Тэгээд энэ Юха байна, Суутун байна, энэ зохиолч дандаа өөрийгөө би энэ ургац сэтгүүлд 84 онд, 85 онд зохиолоо нийтлүүлж энэ уран зохиолд бас одоо хүлээн зөвшөөрөгдсөн гэдээ ярьдаг. Тэгэхээр бас залуучууд бас их дэмждэг зохиолч. Тий. Тэгээ ягаад тэгэхээр нөгөө энэ хүн бол их баялаг амьдрал туулсан байгаа юм. Урт одоо он даан жил 101 насалсан байна. Тэгвэл 50 он гэхэд уран бүтээлээс хөндөрсөн мөртлөө тэрнээс хойш дараагийн 50 жилд зөвхөн энэ урлаг уран зохиолын төлөө нугаршгүй үзэл бодол одоо тэр өөрийнхөө одоо ертөнцийг үзэх үзэл, урлагийг үзэх үзэл, уран зохиолыг үзэх тийм ээ. Энэ юмнаас огт ницаагүй. Тийм учраас тэр хугаршгүй тийм ам болчих хүн байжээ л гэж ярьсан тийм. Тэгээ энэ нохоо гэдэг өгүүлэг байна. Энэ их сайхан өгүүлэг юм аа. Маш сайхан өгүүлэг. Тэгээ энэ өгүүлгийг манай нэртэй орчуулагч, залуу орчуулагч дүү Батсуурын Баясгалан орчуулсан байна. Тэгээд орчуулгын хэл нь өөрөө гайхалтай сайхан орчуулсан. Болохоор илүү энэ зохиол илүү их тийм амттай. Ам чимцээтэй ийм сайхан зохиол байна. Тэгээд би энэ зохиолыг ингээ бодлоо л доо. Би энэ зохиолыг ер нь яагаад тэгэхээр энэ их том тойруулч, ийм сод тойруулчийн бүтээлийг ярихын тулд энэ зохиолыг би нэгээ сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхийн тулд би энэ зохиолыг 3-4 удаа уншлаа ер нь. Тэгээ унших тоолонд л ингээд нэг өнцөг харагдаад байгаа байхгүй юу ер нь бол. Тэгээд энэ зохиол эхлээд бол би ингэж бодлоо л одоо ингээд энэ зохиол өөрөө ингээд тайлбарлаад явж байгаа эхлэхдээ ерөөсөө. За би энэ ер нь гэхдээ энэ зохиолыг энэ удаад бол бид нэг уншаад өгчий гэж бодож байна. Бас нэг их тийм жижиг зохиол биш. Ер нь бол 3 нүүр, 3 хуудас орчим энэ зохиол. Тэгээд энэ зохиолыг бол бүрэн ихээр нь сонсчиход илүүтэхгүй байдаг гэж бодож байгаа. Мохоо гэж. Тэгээ яагаад энийг уншчих гэж ярьсан бэ гэхээр энэ зохиолыг одоо яг хэдэн онд бичсэн он сар нь бол алга. Гэхдээ миний таамаглаж байгаагаар бол энэ зохиол 1930-аад оны үед бичигдсэн зохиол болов уу гэж ингэ тааж ийн ер нь бол. Яагаад тэгэхээр энэ зохиолоос Баажины тэр яг тэр Сүрэл Армана бичижсэн үе юм уу? Яг тэр Францад одоо сурч ирсэн, амьдарч ирсэн. Тэгээд Хятад ирээд Хятадын нийгмийг олж харж байгаа. Олж харсан тэр маш содон ажиглалт энэ зохиолт анзаарэгдэж байгаа байхгүй юу? Яг л энэ тэр хоёр үндсэн шугам явж байгаа юм. Яг үннийг хэлэхэд. Тэгээ энэ тухай бол би ингээд зохиол унссныхаа дараа нэг шугам нь энэ, нөгөө шугам нь энэ гэж тайлбарлах гэдэг юм л дээ. За нохоо гэж. Би хэдэн настайгаа ямар нэртэйгэж мэдэхгүй. Нэг өдөр энэ дэлхий рүү шидэгдээд унсан газраас амилан өндөөсөн ширхэг чулуу шиг амтан билээ. Эцэг их маань ямар шуухан улс байсныг мэдэх юм алга. Би бол хинч тоож хардггүй хаягдсан эд зүйл шиг хүн. Тагжгаар туранхаа биетэй шар арьстай харнууд хар үстэй навтар хамартай. Үемсэн олны дунд хаягдж тэдэнтэй эвлэрч зогцож амьдрахаар заягдсан хүн юм аа. Сайхан дурсамжаар дүрэн хүүхэд нас хүн бүрд би. Надад бас хүүхэд нас би. Харин минийх бусад хүнийхээс өөр. Би дулаахан гэдэс сатгалан байхыг бусдаар хайрлуулж инхлүүлэхийн сайхныг огт мэдэрч байгаагүй. Миний мэддэг юм гэвэл ердөө л хүйтэн өсгөлөн хариулсан гэж. Нэг өдөр нүүр дүүрэн үрчлээ болсон нэгэн туранхай өндөр өвгөн өмнө минь ирж зогсоод чиний насны хүүхэд сургуульд явж байх ёстой. Сайн боловсрал эзэмшнэ гэдэг амьдралд хамгийн чухал гэж чин сэтгэлээсээ хэлж билээ. Түүнийг ингэж хэлсэнс хойш би өсөд дарахын зовлонгооч умартаад сайн боловсрал олж авахын төлөө эрэлт гарав. Хаасайгүй явлаа. Сүр жавхлантаа том барилгаас авахлаад ердийн шавар тагцанд хүрч очлоо. Бүгдээрээ сургууль байх юм. Би боловсрал эзэмших гээч амьдралын хамгийн чухал зүйл гэдэг тэр үгийг санан өнөөх байшингуудын үүдээр толгоо өргөн явж явнаа. Ердийн нэг байшин эсвэл хээфар болсон тансаг өргөө байсан ч эхэлж үүдэн дээр тосгуулсан ээлдэг зөөлөн эсвэл адын муухай харьцсан ч тэр сургуулиудаас би нэг л янзын хөдөлмөргүй хариу сонсож байв. Явж үз. Энэ чиний байх газар биш. Биеийг минь чивчрэл ташуурдах шиг хатуу үгс. Хамаг бие минь шархих шиг санагдана. Би толгоогоо унжуулаад өв дуугүй тэндээс гарахч
Сургуулийн доторх хүүхдүүдийн шууган инээлтэх нь жихэн дотор минь хон хавл жингэн үлддэгсэн гэж. Ингэж би анх удаа үнэхээр хүн эсэхтэй эргэлзэж ирсэн юм. Эргэлзээ маань өдөр их тусам нэмэгдсээр энэ тухай аль болох бодохгүй хичээвч дотоод дуу хоолой минь чи үнэхээр хүн мөн үү гэж тасралтгүй асуусаар байдаг байлаа. Орхигдсон сүмийн голд шүтэн бурхны шумал дүр байх. Бурхтаж чадахгүй зүйл байхгүй шүү дээ. Ингэж дотроо бодлоо. Шүтэнийг халахсан хөшигсэлт юу ч үгүй болохоор мөн дүр нь нэм биш сүртэйгээр нүдний өмнө илхэн харагдана. Өнгөн таланд зулгарч нэг мотор нь хугараад унчихсан шүтэн л бол шүтэн шүү дээ. Тэр л хагарт цавдсан шүтэний өмнө би өвдөг сөхрөн суугаад ариун шүтэн минь би үнэхээр хүн мөн үү? Мөн бол ядаж дохио тэмдэгч болох нь үзүүлээч гэж залбирлаа. Тэр миний залбиралд ер хариулсангүй. Зүүдэнд ч болов дохио тэмдэг үзүүлсэнгүй. Гэвч эцэст нь би тэр асуултын хариуг өөрөө олохоор шийдлээ. Яг энэ байдлаараа би хэрхэн хүн гэгдэж болох вүлээ? Миний энэ санаархал хүн гэдэг үгийн ариун дагшин чанарыг доромжсон хэрэг биш байгаа. Ингэж бодохгүй. Над шиг амтан үнэхээр хүн байх боломжгүй юм шиг санагдаж амьдрч ирсэн амьдрал нь гинтхэн л утга учиртай болоод ирлээ. Нэгэнт хүний тооноос хасагдсанаас хойш яг л нохой шиг хоолны шах руу эргүүлдэж явдаг болов. Би ер нь золбин нохорхууд амтан болж таарав. Нэг өдөр надад нэгэнт би хүн биш төрөл буруу амтнаас хойш өөрийгөө зарж хөдөлж болох юм. Өөрийн хүчээр олигтойхон амьдралдаа залгаж чадахгүй бол надад анхаарал халамж тавих хэн нэгний гарт очихын дээр намайг авч хэмээн буулганд зүтгэдэг мал болсон чи яах вэ гэсэн бодол орж ирлээ. Ингэж хийснийхээ дараа би зарна гэсэн тэмдэглээ бүхий пайц хийж нуруунда үүрээд худалдан авахчдад тоогч санаатай хар захын гудмодор хэрэндэл толгой өргөн алхалж гарав. Өөртөө хатан үн тогтоохыг хүссэнгүй. Намайг авч химлэх яс шидэж өгөөд байх хинт ч болов бүх насаараа яг л нохой шиг үнэт зүтгэх болно. Гэвч нар ургахаас нар шингэх хүртэл зогсоод эвгүүцэж ярвасан хүмүүс л өмнө хоогоор зөрж ганц нэг хүүхэд нуруунд дээрх пайцыг минь оролдон дайжгансан нүхэхээс өөр хинч намайг тоосонгүй. Би эцэж ядарч маш хөлссөн байлаа. Чингээд өнөө хуучин сүм рүүгээ буцаах аргагүй болов. Замын хажуугаас хин нэгний хайсан ганц мантуу оллоо. Шороотой холиолд чулуу шиг хатсан мантууг яаж хийж байгааг идэж ярих уу? Ходоод минь яг л нохойных шиг юуг шингээж чадах юм байна гэж бодоод хэрэндээ жаахан баяслаа. Хуучин сүмд хинч байсангүй. Өөрийгөө зарах гэж чадаагүй маань намайг хүний тоонд багтахгүйгээр зогсохгүй. Түүнээс ч 7 дор ямар ч хэрэггүй амтан болохыг бодож өглөө. Ингэж бодоод уйлж эхлэв. Тэгвэл хүний нулимс үн цэнтэй байдаг бол над мэтийн хэрэггүй амтны нулимс ямар ч үн цэнэггүй ухаарсан юм аа. Би шүтэнийг залсан замдан ширээний өмнө бохирд суугаад л уйллаа. Сүүлчийн тусал нулимсаа барагдлан уйлахыг хүссэн минь бийд үлдсэн бүх нулимсаа шавхаж гаргах гэсэндээ биш, харин надад хар нулимснаас өөр юу ч байхгүй болохоор л тэрвэлээ гэж. Сүмд нүдэн бүлцэтэл уйлсны эцэд орь дуу тавин хашгирмаар санагдаж нэгэн сүрлэг сайхан өргөөний үүдэнд гүн очив. Гэвч хитрхи дааш үлссэн болохоор юун хашгирах мантай. Урд үүднийх нь нэгэн буланд нуугдал суухаас өөр аргагүй болов. Нулимсаа залглан уйллаа. Мэгших дуун ходоод хоржигногц дарагдана. Тэгж байтал барууны сайхан хөрөм өмссөн зүс сарай сайтай нэгэн залуу гарч ирлээ. Тэр над руу нүднийхээ булангарч харсангүй. Бас ганган нүмерхтэй дунд хэр насны эрд дотгошоо явж арлаа. Тэр мөн намайг тоож харсангүй. Тэнд байгааг нь үл хайхарсан олон хүн орж гарна. Гэтэл өндөр бадруу нэгэн ир гарч ирлээ. Тэгснэ над руу алхаж ирээд зайл чам шиг амтанд ойлгох мохорч олдно вэ гэж харав. Түүний үгс аянгийн дуу шиг толгой нэргэн цуурайтлаа. Тэр ир намайг яг л нохоогоон занчих мэт өшгчэн зодов. Надад өөдөөс нь хэлэх үг олдоогүй тул толгоогоо гараараа хаагаад бушуухан тэндээс зайлж одлоо. Тэгээд өнөө сүмдээ эргэн очиж газар тэрийг хадан унаад яг л шархадсан нохой шиг орд гаслан дуу тавив. Сүмийн шүтэн зохион буулгад зодор устны зовлогыг нь харцаараа элбэх шигэ. Нулимс нь барагджээ. Би шүтэний өмнө сөхрөн унж над шиг амтанд хүн заяа ногдохгүй. Гэвч энэ хорвоо төрснөөс хойш өөхөх хүртлээр яаж игээд амьдрал байх та. Их эцэгч өгөө орхигдсон гом бие гоцсон толгой надад эцгийн оронд эцэг болж өгөөч. Ариун шүтээ минь. Над шиг амтныг тоож харддаг энэ хорвоо танаас өөр хэн байх вэ хэмээн царайчлан гуйлаа. Шүтэн чив чимээгүй дүнсийж ганц ч үгүй хэлнэ. Гэвч өрөөсөн мотор нь хугарч цавдаж хагарсан энэ шүтэн одоо миний эцэг болжээ. Би өмнөхийн адил химлэх ясгүйгээр хэрэн хэсч яваад ходоод руугаа шижчих яах юм олох болов уу? Үгүй юу, өнөөх сүмрүүгээ яаран буцдаг боллоо. Учир нь би одоо бусдын адил ард минь хүлээх аавтай болсон шүү дээ. Тэр нь
нурж унах шахсан сүм тэр сүмд байх ганц зүг унгаж үзээгүй бурхны шуумал дүр энэ бол миний эцэг болсон. Төрч буйл энэ бол намайг орхин явахгүй энэ хорвоод ирэх цорын ганц зүйл миний гэр бүл. Үлсэд даарах зутруу амьдралын дунд цаг хугацаа мөнж хурдан өнгөрөв. Жигтэй хачин хөслөө дотор минь үндэслэж эхэллээ. Би хүн биш гэдгийг хангалттай мэдсэн. Гэвч түүнийг ис харгалзсан чухам хүнд байж болох шонл хөслөө дотор минь урган өндөөсөөр байна. Би сайхан хоол идэж сүрлэг том байшин сууж гой хувцас өмсөн дулаахан хүнжилт шуургалж босод хүн шиг амьдрах хүслэнд автан байж ядна. Тийм адгүй хөслүүд дотор минь оргилох бүрд энэ бүхэн хүний хүсэл. Харин чи бол хүн биш. Нохой. Ийм юмд юунд нь шунамна гэж өөртөө сануулдаг байлаа. Гэвч нохойн биеийн дэм халдан иргших хүний хөслүүдийн довтлогоо зогссонгүй. Тэр бүхэн зөвхөн гайл учруулна гэдгийг мэдж байсан ч би адын хөслүүдэд хэрхэн хорж тогтоо харгаа мэдэхгүй байв. Годомжны дагуу дэлгүүрүүдийн цонхон дээр дэлгэж тавьсан эд зүйлс шохоорхлыг нь хачин их татна. Нэгэн удаа явган зам давшин алхах хоёр сайхан хөл дээр харц минь өөрөө ирэхгүй тусав. Үгүй ээ, үнэндээ алхах бас годомжны уруу бүжин явах шиг сайхан хөл. Өндөр хос баган шиг тэр хоёр хөл үргэлж миний харцыг татах болов. Заримдаа тэр хөл годомжинд хүн дэргэн дотор хин нэгэн дээрээ давхарлаж суудалд нь алах үзэгдэнэ. Тэр хоёр хөлийг холоос олж харах болгондоо би өөрийн ирэхгүй араас нь дагна. Харц минь тэдний хойноос нэхэж очихын үст оюун ухаан минь гинт мэдээтэй байгаа. Чи чинь хүн биш шүү дээ гэж өөртөө сануулмагц хамаг ир зориг замхарч чаддаг байлаа. Бас нэг өдөр өнөөх хоёр хөл хажууд нэг цагаан хав хэвдэж байх нь харагддаг юм байна. Тэр хав өнөөх сайхан хөлийг толгоогоороо налан хэвдэж бүр өвдөг өөдөнд цорон гарна. Надад итгэл төрлөө. Учир нь энэ бол тэр сайхан хөл зөвхөн хүн л төхөж болно гэсэн үг биш. Нохой бас төхөж болно гэдгийг сануулж байгаа хэрэг юм. Нохой хүртэл иймэрхүү нялуурл жившөөрөгддөг байна. Ингэж бодоод би өнөөх хоёр сайхан хөл рүү харайлган яг хурдгийн даваандар хаанаас ч юм нэг гар гарч ирээд ар шилнээс минь зууран авлаа. Нүдчин сохорчгоо юу гэх хин нэгний дуу чихэн татаад би хөсөрч хулуудагдав. Тэгтэл дотор муухайс тарих толгой дүүнгтэн одод тэнгэр нүдний өмнө нэг цэлмэд ухаан балардхан дэр. Намайг арайхийн өндийхэд эргэн тойронд илгэлж давхуурсан улсын нүүр царай шавчгсан харин өнөөх хөл алга болсон байлаа. Тэдний хачин жигтэй нийлэх дуу чихийг нь огтчих шиг өвдөх хаж. Би ч хоёр чихээ нараад хумгүй тэндээс цухтав. Чухам тэгжил би өөрийнхөө байр байдлыг бүрэн ойлгосон юм. Өнгөрсөн жилүүдэд би өөрийгөө нохой гэж итгэн нохооны амьдралаар амьдрах гэж улайран зүтгэж байжээ. Харин одоо би өөрийгөө хитрхи өндөр үнэлж байснаа ухаар. Шалбаагт тутгсан зүрх сэтгэл арайхийн даах би хуучин сүмдээ иргэн ирж голын шүтээний хөл дор бодол дарагдан суулаа. Нүдэнд минь өнөө үцгэлэнд хоёр хөл рүү цорон ирэхлэх цагаан хав үзэгцээр. Түүний тансаг хашаад сайхан хоол идэж дулаахан хэвтэрт бусдын хайранд хөлбөрч хэвтэн төсөөлөгдөж атаархал голыг нь орооно. Би газраар мүлхэн толгоогоо шидэл бөксөө шарвалзуулан хав хуцлаа. Нохоо байж тэнц хэсгээ үсэх гэж хамаг байдгаараа хичээж буй минь тэрэ. Хуцах дуу минь яг л нохойнх шиг сонсогдож байв. Ямар ч тач энэ удаа нохооны төрөл тэнцлээ гэж өөртөө итгэлв. Ухаангүй баярлагч шиг тэгх тусам газар шинжлэн дөрвөн хөл дээр хөллөн мүлгсөөр л байлаа. Гэвч удалгүй хөлмөн бадаас толгой дүүрээд босохгүй бол горгүй болов. Гутрал гуниг нь намайг нохойн заяанд тэнцэхгүй амтан болох бодит үнэнтэй нүүр тулахыг шаардаад байх үед би шалан дээр ахин хөргөөгөө зөксөндөө ганган гасарлаа. Тэгснээр голын шүтээний өмнө өвдөг сөрөн суугаад нулимс мэлтэлцүүлэн байж ариун шүтээ минь авралт эцэг намайг яг өнөөх цагаан хав шиг нохой болгоод өгөөч гэж царайчлангүй. Тэр надад хариулсангүй. Өдөр бүр би дөрвөн хөллөн мүлгэж улин хуцавч нохоон заяанд унах аз дутсан хэвээрээ. Ингээд хоёрдугаар хэсэг дуусч байгаа. За энд нэг онцгой өгүүлбэр байгаа. Энэ онцгой өгүүлбэрийг бол би бүр онцгой тэмдэглэсэн. Одоо энийг бол хүмүүс бас сайн анзаарч сонсоосоо гэж бодож байна. Би шар арьс, хар ус, хар нүдтэй, навтгар хамартай туранхай атлаа давжаа нэгэн билээ. Гэвч гэрэлтсэн цагаан арьс, шаргал үстэй, маргад ногоон нүд, өндөр хамартай, бие биелдраар сүрлэг сайхан хүмүүс энэ хорвоодор бас байх юм. Тийм хүмүүс ганцаараа, хоёулаа, гуруулаа гудамж уруудан эсвэл явган замаар толгоогоо бардам гихчин өргөөд ийш тийш харц шилбүрдэн алхана. Тэд өргөн гудамж бүхэлдээ өөрсдийнх нь аятай дороороо хашгиран дуулж хөгжилдөн инээлдэж явдагсан. Тэдний хажуугаар бусад хүн
их зүрх алдан зүрх юм уу дороон зогсоод хажуугаараа өнгөрөө шарагддаг. Нээлт бидний хүн гэд нэрлэгсэд дотроо бас өөр байдаг байна. Миний өдөр бүр харж байдаг хүмүүсээс илүү дээд төрлийн хүмүүс бас байдгийг би олж мэдсэн. Энэ нь надад ёстой цочор сонин зүйл байлаа. Тэд бол цагаан малгай дугтуулан хөх хэмжээртэй цагаан дөрөвд хувцс өмсөж үсрэхэг цээжээ ил гарган ингэрэн ярсан хүчрэхэг ирсвэлээ. Хоёулаа гуруулаа дөрвүүлээ явж бай энэ төрлийн авар хүмүүстэй гудамжинд дандаа таарлтан тэд үргэлж дуулж инээлдэж хашгиралдаж эсвэл барьж явсан лонхоороо хүмүүсийг балбаж хүүхнүүдийн нүрийг илээд охин харагддаг. Заримдаа тэд өвөр дээрээ өнөх үцгэлэн төлнүүдийг суулгачихсан хүн тэргэн заларч явах нь үзэгдэнэ. Бас миний мэдхээс хитрхи харь хэлээр ярихыг яана гэж. Хүмүүс тэндээс аль болох тэднээс аль болох дүрсхийн тэр бусад хүмүүсээс ч дээгүүр төрлөх учраас би ч бас төхөж чахс халгана. Над шиг амтан тэднийг холоос харж нууцхан бишрэхээс өөрөөр яахсан билээ гэж. За ингээд энэ өгүүлэг ингээд явж байгаа юм уу. Яг яагаад энийг ингээд төр хоош нь тавьчихоо гэвэл зохиолттой хоёр шугам явж байна гэж бид түрүү ярьсан тийм. За нэг нь бол юу вэ гэхээр дорн дахинд одоо энэ ялангуяа энтгэгт нэг кастинг систем гэж байна тий. За гуйлагчин одоо ядуус худалдаачид тэгээд ноёд. Энэ кастинг систем бол одоо хэдэн 100 мянган жил ингээд дамжаад ирсэн өнөөдөр дэлхийд дахинд үлдсэн кастинг систем гэдэг юм яг тэрүүгээр хадгалагдж байгаа ганцхан улс бол энтгэг л байна шүү дээ. Нийгмийн давхарга биш. Давхарга ер нь бас давхарга. Тий. Тэгээд тэр чинь каст гэдэг бол ингээд хамгийн доод давхарга. Доороос хоёр давхарга. Тэгээд гурав дахь давхарга, дөрөв дахь давхарга. Тийм ээ. Брахман нар бол дээд. Худалдаачд ингээд дээрээс хоёрт. Тэгэхээр энэ кастинг систем гэдэг нь юу гэхээр касттайг л харьцсан. Худалдаачны хүү бол худалдаач нь л болно. Брахма болохгүй. Гуйлагч нь бол гуйлагч нь л болно. Тийм ээ. Гэх мэт. Тэгээ энэ зохиолыг эхлээд уншихаар ингэж байгаа шүү дээ. Би бол энэ ертөнцид хаа нэгтэй газраас ингээд шидэгдсэн чулуу шиг амтан. Тэгээ тэр чулуу унсан газраасаа ингээд амьлан болсон юм шиг тийм амтан. Ер нь бол бүр хинт чирэггүй хаягдмал эд зүйл шиг амтан. Тийм ээ. Ингэж хэлж байгаа зохиол. Тэгээд ингэж штэ. Надад бол хүн болгонд хүүхэд нас гэж бий. Гэтэл надад бол ерөөсөө үлсгэлэн хүүтэн хоёр гэдэг дурсамжаас өөр хүүхэд насны ямар дурсамж байхгүй. Ингээд яриад байна шүү дээ. Тэгэхээр эн чинь ингээд энэ нийгэм дотор ингээд явахаар тэр одоо яг би энэ зохиолыг яагаад 1930-ад оны үед бичсэн зохиол юм болоо гэж ингээд ерөнхийд нь тааварлаад байгаа гэхээр тийм ээ. Энэ бол нэг талдаа яг тэр үеийн хятад хүмүүсийн маш хүнд амьдралтай байсан маш ядуу тийм ээ. Тэр их хүнд хүчээр амьдралыг туулсан хятад хүүхдүүд хятад хүмүүсийн амьдралын яг нөгөө илэрхийлэл яваад байгаа хгүй. Ер нь энэ бол бүр одоо нэг 20-д он 30-ад оны үе. Магадгүй хүн 1904 он төрсэн бол энэ 1910-ад оны үеийн нийгмийн төр зураг яваад байна шүү дээ. Тийм ээ? Тий. Ер нь бол. Тэгээд энэ хүн өөрөө бол маш том боловсралтай хүн учраас асуулт тавьж штэ. Нэг өдөр би ингээд нэг өндөр өвгөнтэй таарсан. Тэр өндөр өвгөн юу гэсэн бэ гэхээр чи бол боловсрал эзэмших хэрэгтэй. Чиний насны өвгөд ном сурах ёстой. Боловсрал бол хамгаас чухал гэж. Тэгээд тэр хүний тухай ахиж гарахгүй шүү дээ. Тий. Тэгэхээр энэ бол зохиолч өөрөө байхгүй юу? Зохиолч хойч үедээ ярьж штэ. Боловсрал бол хамгийн чухлаа гэж. Гэхдээ тэр цагт тэр 1910 юм уу 15 20 оны үед бүр тэр хинч биш эцэг ихгүй гудамжны тэнмэл хүүхэд боловсралтай болох нийгмийн хөрс бүрдсэн байсан уу гэвэл яагаад байхгүй л байгаа. Тэр том сүрлэг байшинд орсон ч ил хөөгддөг, шавар тагцанд орсон ч ил хөөгддөг. Хөөгдөх ганцхан үг нь тодорхой. Чам шиг амтан энд байх газар биш. Энэ бол чиний байх газар биш зайл гэдэг. Энэ бол ингээд суран ташуураар ороолгох мэт ингээд чивчирсэн ташуураар ороолгох мэт ийм л үгийг би сонсч гардаг байсан гэж. Тэгээ эн чинь зохиолт эргэлт гарч штеп. Ер нь тэгвэл би хүн байгаад хүн юм уу биш юм. Би ер нь нохооноос юугаараа дээр ингээд. Тэгээ нохоо шиг юм болоогаа нэгэ үтсэн чинь бүр нохооноос ч үн цэнэгүй амтан бол таарч штеп. Нохоонд хөрөхгүй байна. Нохоо чи эзэнтэй. Нохоо чи очоод хэвтэгт улаан хэвтэртэй. Тэ? Нохоо бол тэр сайхан бүсгүй өвдгөрөө ингээд цороож ирэхтэй. Нохоонд өөрийн гэсэн эрхлэх нялуурах эрх чөлөө байхад тэр хүүд одоо хүү гэж бодъё тийм ээ. Тэр хүүд нохооны хэмжээний эрх байхгүй шүү дээ. Хүний эрх байхгүй нохооны эрх байх. Өөрийгөө зарчий гэсэн тий. Зарагдахгүй. Нохоо бол зарагдчихна. Хонь бол зарагдана.
хэрэгтэй байхгүй юм чи. Тэгэхээр энэ зохиолч болцтой энэ асар том санааг маш том эмзэглэлийг гаргаж тавьсан байгаа юм. Тий. Тэгээд энэ зохиолын нэг шугам нь бол ингэж яваад байгаа. Тэгээд явсараагаад ерөөсөө би чинь хойч биш юм шиг байна гэх тээ. Гэтэл энэ амьдралд бол юу хамгийн чухал вэ гэхээр шүү дээ итгэл үнэмшлийг өгч чухал байхгүй юу? Итгэл үнэмшил хамгийн чухал. Тий, итгэл алдарсан харагдаж штэ. Тий. Тэгээд тэр одоо нохойч юм шиг нэг харахад гэтэл нохоо гэж огт бичээгүй байхгүй юу? Би ингээд хоёр гараараа чихээ дараад цухтаалаа. Би нулимсаан барагдтал ингээ уйллаа тий. Дөрөв хөлдөөд мөлхөж үзтээ тэгсэн чинь бас л болохгүй байлаа тэргээд. Тэгэхээр энэ бол нохоо бол биш шүү. Гэдгийг зохиолч хэлээд нь тий. Тэгэхээр энд нэг амар их тийм маш эмгэнэлтэй тийм сонсогдож байгаа үстэй. Би нулимсаан бартлан гэж ойлгох гэсэн юм бишээ. Надад яг тэр нулимснаас өөр юм байгаагүй. Би нулимсаан бартлан тэгж уйлъя гэж бодсон юм биш. Надад хар нулимснаас өөр юу ч байсангүй гэж. Тэгэд итгэл үнэмшлийн тухай ярьлаа шүү дээ. Хэрвээ ингээд энэ ертөнцийн адгуусч бай, хүнч бай, аль нэгэн тийм амтны одоо дээд төрөл юм төрөл, адгуусын төрөл юм. Хүний төрлийг одоо төрсөн бол яаж игээд амьдрах хэвээр. Амьдрахын тулд тэрэнд итгэл үнэмшил хэрэгтэй. Итгэл үнэмшлийн сүлдээ юу болсон бэ гэхээр тэр сэвтэж одоо юу гэдгийг будаг нүүр нэгэ хуулаад унтсан нэг мутар нь ингээд салцсан, цавтцсан, сэвтцсэн бурхан л байна шүү дээ. Тэр бол нөгөө хүний одоо сүүлчийн ерөөсөө хүнийг амьдралтай ингээд зуралдуулж идэг. Хамгийн гол юм чи итгэл үнэмшил шүү дээ. Ерөөсөө сүсэг итгэл үнэмшил. Одоо би ээжгүй, аавгүй, ах トゥ юу ч байхгүй учраас миний одоо гэр бүл, миний аав, миний одоо түшиг намайг энэ ертөнцид хизээч хажиглахгүй, намайг хизээч хаяад явахгүй юм бол энэ хоосон сүмд байгаа сэвтсэн бурхан. Тэгэхээр ерөөсөө юу л болно юм олдвол юм ичээл олдохгүй байсан ч хамаа авахгүй хоосон ч хамаагүй тэр шүтэн рүү л явдаг бурхан буучин сүм рүү явдаг. Хорводох. Энэ бол энэ их тийм маш олон ёгт далд дүрслэлүүд байгаа байхгүй юу? Энэ хүүхдийн бол амьдрах гол итгэл үнэмшил тэр сүм. Тэгэхээр ямар нэг байдлаар энд ч бас итгэл үнэмшил байна, тий? Нөгөө талаар ингэж штэ. Би өөрийгөө ингэж нохойгоо бодоод байх тусам хүний ингэ тийм адын биш хүслүүд. Сайхан хоол идэх, сайхан хувцас өмсөх, сайхан орон байранд суух, дулаан хүнжилж шургаж унтах те. Тэр байтугай сайхан бүсгэн хөл хүртэл ингээд одоо энэ адын хүслийг ингээд дэврэж эхэлж шít. Тэгэхээр хүн гэдэг бол өөрөө хязгааргүй л байхгүй, хязгаарлашгүй. Хэдийгээр тэр хүний хараа ийм байдаг. Эрнст Хемингуэй өгөөдөг байхгүй юу? Намайг алж болно, хүнийг алж болно. Хүнийг ялж болохгүй гэж. Хүний амийг тасалж болно. Гэтэл тэр хүний итгэл, үнэмшил тэр хүний хүслийг юугаарч хааж чадахгүй. Энэ ч юм бол нохооноос дор амтан боловч тэр чинь агуу их тийм хүсэл байна. Хүн шиг байх хүсэл, сайхныг хүсэх хүсэл, тэ? Бүгд байна шүү дээ. Хемингуэй үг чинь тэр шүү дээ. Хүнийг алж болно. Тэгээ хүнийг ялж болохгүй. Яг тэр хүний үзэл санааг ялж болохгүй. Тэр хүний хүслийг ялж болохгүй. Биеийг нь бол устгаж болно. За тэгээ ингээд явсаар хагаад сүүлд нь бол ингээд эн чинь угаасаа энэ бол нийгмийн золиос واخгүй юу? Тий. Тэгээ сүүлд нь энэ чигэд өгцөн чим шиг амьд чим шиг харагдаж штэ. Тэгээ хитрхи их нөгөө хүсэл нь юу гэхээр хүн байх хүсэл нь хүмүүс тэгээд нөгөө атлагдаад нөгөө сайхан гэж бодсон хөл нь тархин дээр нь чавчиж буугаад тэгээ ухаан баларц нэг мэдсэн чинь нэгэд баглаад хүлээ тайцсан. Тэгээ баглаад хүлээ тайцсан юм уу эсвэл зодуурандаа тэр хүн өөрөө тэр хүүхэд бүх үеийг ингээд чивчиртэл олсоор ингээд баглуулчихсан юм шиг тэгж одоо ингээд хөдөлж чадахгүй болоо нэвшилт задуулсан уу гэдгийг зохиолдоо тодорхойгүй байгаа байхгүй. Тий. Тэгээд гинт би ч бас очих газартай хүн штий. Сүмдээ очие. Яаж игээд би нөгөө шүтэн ариун шүтэн эцэгтэй очие гээд уяа хүлээсийг тас хазаад тэгээд би нохоо шиг дахиад явлаа гэж. Тэгэхээр энэ нь бол юу гэхээр энэ хүүхдийн амьдрал ингээд дуусч байна нэг талтай бол. Хүүхэд бие нь ингээд чөлөөлөгдөж шít. Бие нь одоо нөгөө биеийг алсан ч гэсэн тэр үзэл санаа хүсэл нь тийм ээ өгөхгүй мөнхөд. Үндсэндээ бие орхиод тэгээд тэр нөгөө ариун шүтэн лүү ингээд нохоо шиг дахиад явчлаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь энэ амьдралаас чөлөөлөгдөж байна гэсэн үг. Өөр нэг шугам явж байгаа юм. Тэр нь юу гэхээр энэ 1930-аад оны үед баруунд ялангуяа Парис сурж исэн гэж байна тийм ээ. Тэгэхээр Сүрэл гэдэг армана 1929 онд бичсэн гэдэг чинь яг л Парис дөнгөж 24-5 залуу сураад тэр үедээ бичсэн байх гэдэг юм. Тэгээ энэ дээр үл яг Европ хүмүүсийн тухай гарч байгаа байхгүй юу? Тэгж байна. Тий. Өндөр хамартай
цэрдэн ногоо нүдтэй үсрэхийг цээжээл гаргасан. Тэд нар бол ирээ цээргүү. Тэд нар бол ингээд энэ ертөнцийн эзэн юм шиг загнадаг. Хүүхнүүдийг хашгирдаг, дуулдаг, ингээд хүмүүсийг архины лонхоор балбаад зодж ил байдаг. Хүүхэн шухнууд ирээ цээргүүгээр ингээд эргүүлж халддаг, илдэг, биед нь хүрдэг тий. Тэгээ энэ дотор юу явж ийн хоёр дахь шугамны юу явж ийн гэхээр тэр үеийн ядуу дорой хүчрхэгж чадаагүй дөнгөж феодалын нийгмээс салж чадаагүй байсан хятадын нийгмийн дүр зураг тэр үед нөгөө 8 улсын цэрэг мэрэг орж ирээд одоо гэдгийг орж ирж исэн ерөөсөө энэ гадны төрөмгийлэгч нар орж ирээд ингээд дор зоргоороо ажиллаж исэн үеийн тэр эсэргүүцэл нь яваад байгаа байхгүй энэ дотор. Тий. Яваад байна шүү дээ. Тэгээ энэ дэр ингэж шүү дээ. Би тэр нэг энэ эсхийг бол би яагаад их юм чухал гэж үзээд байгаа вэ гэд тэгэхээр ингэсэн шүү дээ. Би бол шар арьс, хар ус, хар нүдтэй навтар хамартай туранхай атлаа давжаа нэгэн бийтэй гэж. Энд чинь ерөөсөө яг Аз хүмүүсийн төрх байна. Төрхийг бүтэн гаргаж ирж байгаа байхгүй юу? Гэтэл гэрэлтсэн цагаан арьстай, шаргал үстэй гэж. Маргад ногоо нүдтэй, өндөр хамартай, бие биелдэр сүрлэг хүмүүсийг харуулдаг. Европчууд байна уу? Барууны орны улсууд байна та тий. Яг ер нь Европ гэдэг чинь баруун шүү дээ. Тий. Тэгэл ийм хүмүүсийн эсрэгцэл байдаг. Энэ дэлхийн ертөнцид хоёр янзын хүн байна. Тэгэхээр бид нар бол энэ харь хилээр ярьдаг энэ хүмүүс бол бид нарыг маш ихээр ингэ дарамталж, дарангуйлж, дээрлэхэж тий ингэж амьдарч байна гэсэн. Тэгэхээр эн чинь нөгөө Сүрэл Армана бичгтээ бол ерөнхийдөө энэ хөрөнгөт нийгмийн тэр амьдрал, хөрөнгөт нийгмийн тэр барууны тухайн үеийн одоо капитализм бол манай хүн таалагддаг бол байна л дээ. Уламжлалч тэр амьдралынх нь хэв маягч тэр таалагддаг учраас энэ зохиол дотор нь орж ирж байгаа. Нэг талаар тэр хүүхэд бол яг ингээд бодгол талаасаа бол ингээд үнэхээр нэг тийм ядуусын хороолд өссөн тэнэмэл орох оронгүй харах хандхангүй тийм ээ. Ингэж явсаар хагаад ингээд хүний амьдрал дуусч байна тий. Нөгөө талдаа бол энэ хүүхдийн хувь заяа бол тухайн үеийн хятадын нийгмийн дүр зураг юм аа. Гадныхны одоо ингээд томчуудад насан турсан хүмүүс хөрөнгө эрх мэдэлтэй хүмүүст ад үзэгдэж, шовдорлогдож, дарлуулж, зодуулж те хамаг нулимсан барж байгаа тэр хүүхэд чинь бол өнөөдрийн 30-аад оны хятад улс юм аа. Тэр барууныхын зодуулж, дээрлэхүүлж тийм ээ? Уйлж байгаа. Гэхдээ бас тэд нартай адилхан амьдрахыг хүсэж байгаа хятад улс юм. Сайхан гэрт сууж, том байсанд сууж, тэ дулаа хүнжил дунтаж амьдрахыг тэгж өсч том болохыг хүсэж байгаа хятад ор юм а гэсэн. Ийм л хоёр том үйл явдлын шугам яваад байгаа юм. Тийм байна. Тэгэхээр ерөн зүгээр энэ том зохиолчд бол маш том санаал бичдэг. Маш том санаа бичдэг. Одоо тэр Люшаны нөгөө галзуу үний өдрийн тэмдэглэл нь шүү дээ. За. Тэр чинь зүгээр л ингээд нэг ах トゥ хоёр байсан. Тэгээд дүүн ингээд нөгөө галзуурсан. Тэгээ одоо яасан болоо гэд ингээд явж байгаа сүлд нь ахтанд харсан чи өө манай дүү идгэрсэн шүү дээ. Идгрээд имч болцсон бүр. Харин чи үнэмшихгүй бол яг энэ өвчнийхэн түүхийг харж болно. Тэгээд тэр өвчнийхэн түүх гэдэг нь бол галзуу байхдаа битсэн тэр хүний тэмдэглэл байгаа шүү дээ. Тэгтэл тэн чинь агуу том санаа явж байгаа байхгүй юу? Санаа. Тэр санаа нь юу гэхээр шүү дээ. Энэ нийгэм бол хүнийг хүсэл мөрөөдөлтэй, хүнийг хөлс цустай те хүний ингээд бүр ингээд махын зулгаадаг ийм нийгэм юм аа л гэдгийг л галзуу хүний ингээд тийм эмх зэгцгүй юм шиг тийм юугаар тэмдэглэлийн хэлбэрээр бичгтээ зохиолч өөрөө бидний амьдарч байгаа энэ цаг үе бол энэ цаг үед бол шудраг байх боломжгүй те энэ цаг үе бол хүн бие биенийхээ махын идэж амьдардаг, хүн бие биенийхээ хөлсийг ууж амьдардаг, хүнээ дарлан мүлжиж те ингэж амьдардаг цаг үе шүү гэдэг амар том санааг л Люшан хэлсэн баг. 5-2 өнгөрснэг харуулсал гэж зохиол орж явахад бас дунд нэг асрагч эмхтэй баячуудын хороолд ганцаараа ордог гэд нэг мөр үг байдаг шүү дээ. Тэр өгүүлбэрээс л тэр үеийн байдал ямар байна гэдгийг зохиолдод тусгасан. Гүмрог тий. Яг нь гэдэг чинь одоо энэ хүүхд тоглох цэцэрлэг байдаг. Тэр цэцэрлэгт нөгөө гадныхны хүүхдүүдийг асардаг хятад эмэгтэйчүүд хүүхэд харахын тулд орж болно. Хятад хүн тийш орох хэрэг байна. Хятад хүн хятад газар шороон дээр их хятадаар эзэн байх боломж байна. Байсан гэж гүмөрөг зохиолтоор гарч байна. Яг тэрнтэй адилхан. Яг тэр дорны эвдэрсэн, химхэрсэн энэ балгас шиг болцсон, сүм шиг болцсон ийм их оронд хятад хүн шовдор хөвгч, гудамжны хөвгчийг амьдарч байна гэдэг энэ айхтар санаал явж байгаа байхгүй ер нь бол. Тэгээ орон зохиол бол яг тийм шүү дээ. Ер нь бол 2 дээр нэмэх нь 2, 4.
Тэр шиг уран зохиолыг бол ингэж дүгнэх боломжгүй. Энэ чинь асар том санаанууд л явж идэг ер нь. Одоо Эрнест Хемингуэй Өвгөн тэнгис 2 гэж зохиолоо. Тэр зохиолын санааг өнөөдөр ч бүрэн тайлж гүйцээгүй. Хүн болгон Эрнест Хемингуэй Өвгөн тэнгис 2-ыг өөрөөрийнхөө тайлбарладаг. Үгүй тэр тэнгис өвгөн тэр том загсыг барьдагч мөр тэр өвгөний бол бүх бүтэн амьдрал нь байсан юм а гэдэг. Эсвэл тэр өвгөний мөрөөдөл нь байсан юм а гэдэг юм гээд олон талаас нь тайлбарладаг. Тэгээ энэ зохиол дотор бол маш олон далд өгөөцсөн ёгт дүрслэлүүд байна. Тэр хуучин эвдэрсэн баларсан сүм гэдэг чинь бол дорн дахны магадгүй эртний барилга, эртний одоо төр, эртний тийм ээ. Энэ засаглалын ёгт бэлэгдэл төр байж болох байх. Ер нь гих мэтэр. Тэгэхээр уран зохиол энийг маш гоё үнэмшилтэй болгож ингэж битж чадсанараа сонирхолтой болж байгаа. Тэгээ энэ Баажин гэдэг энэ зохиолчид үнэхээр бас одоо Лао Шо шиг, Лушан шиг тийм ээ. Үнэхээр сод туурагч, үнэхээр тэр нэг том цараатай сэтгэдэг, цараатай сэтгэгч, их сэтгэгч тийм зохиолч байсан юм байна гэж. Тэгээ яг хөө энэ нэг талаараа бол орчуулга маш сайн учраас илүү сайхан ойлгогдож байгаа байхгүй юу? Тий. Тэгээд эн чинь мөр болгонд нь ёгт санаа, ёгт утга, ёгт дүрслэлүүд яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ орчуулагчийн авьяас гэж бас байна да. Баясгалан өөрөө баг англи хэлнээс орчуулдаг шиг санаж байна. Тэгэхээр Баажины хятад зохиолыг англи дээр буулгаад дараа нь монгол руу буулгаад бас ийм сайн ойлгогдож байна гэхээр орчуулагчийн гавья байна да тий. За яг өнөөдөр бол ингээд зохиолыг бол заавал энэ бол яг ийм учиртай шүү гэж ярихаас илүүгээр энэ бол их сайхан сонирхолтой зохиол байлаа. Энэ зохиолыг бол заавал унших хэрэгтэй, сонсох хэрэгтэй ийм зохиол юм байна. Ер нь бол Баажин гэдэг зохиолчийг бол ер нь хятадын шинэ үеийн уран зохиол дотор бол эхний 4-5 хүнд одоо гол төлөөлөгчийн дотор нэрлэгдэхээр ийм мундаг төрөвч байжээ гэдгийг л гол нь танилцуулах гэж байгаа юм ер нь бол. Тий. За анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа.